За энэ одоо стандарт нормал тархалтын үхс нэгтгийг эхлээдээ яаж байгуулж болохыг харцгаая. За бид нар стандарт нормал тархалтын үхс нэгтгийг яг би зөв хийж ийнүүдийг мэдхийн тулд зориуд энэ яг бэлэн үхснүүдийг авширын тавьдсан. Сүүлд бид нар зөв буруугаа энд хараад тулгаад шалгахад амар гэж үзээд. За тэгэхээр мөр маань 0,0,0-аас эхлээд 0,01-ээр нэмэгдээд баруун тишээгээ явсан байна. За тэгэхээр бид нар энд C3 дээр 0,01-ийг нэмээд ингээд татцсан. За тэгэхээр 0,0-ээс хүртэл явлаа. Босоод ангилаг маань 0,0-аас эхлээд 0,1-ээр нэмэгдээд баг нь болоод доошоо явсан. За энэ явсаар хагаад өн дээр 3 хүртэл явсан байгаа. Баг нь. За тэгээ энэ дотор байгаа үснүүдийг бид л дүүргэх ёстой. За энэ төл зуул загвар үсэгтэй хураачих. За инхийн тулд баг нь 0, мөр 0 дээр нормал стандарт тархалт хэд байх вэ гэдгийг тооцъё. За тэхийн тулд тэнцүү томьёогоор оруулъя. Norms за distribution гэдэг энэ сонгочихно. За тэгэхээр энэ дээр 0 дээр нэмдэг нь 0 энэ баг нь мөрийн нийлбэр хэдвэ гэдэг. Гарна. За тэгэхээр 0,5 боллоо. За энэ 0,5-ыг бид нар энд B3 дээр тэнцүүжид 0,5-ыг тийшээ шилжүүлчихлээ. За тэгчээд үүний дараагаар бөөлөх ёстой хүснэгчид бүгднгийн сонголт хий халлуулад за ингэсний дараагаар хамгийн дээдлийн команд байдаг мөрөөс датаг аваад за дараа нь датаг авсны дараагаар votive analysis-ийг тооцоод сонгоод за data table-ийг авна. Data table гэж авчаад энэ raw input гэдэг чинь мөрийг оруул гэсэн үг. Тэгэхээр энэ 0-ыг авна. Column input гэх юм бол баг нь авна гэсэн үг. За тэгээд OK дарахаар манай хүснэгт дүүрлээ. За тэгээд энэ галсан үзүүлэлтүүдэд зөмөр нэг загвар хүснэгтүүдтэйгээ харьцуулах юм бол манай тоонууд дандаа 0,5-аар илүү галцсан байж байна. Тэгэхээр энд байгаа бүх үзүүлэлтүүдээс 0,5-ыг хасах хэрэгтэй гэсэн үг. За ингээнд бол бид нар хүснэгтэд галсан үзүүлэлтүүдийг томьёоноос нь зайлуулах хэрэгтэй. Өгвөл томьёонд хамаарахгүй үзүүлэлтүүд болох хэрэгтэй. За тэгэхийн тулд select-лж аваад copy-дод paste-лэхтэй зөвхөн тоонуудыг авна гэсэн команд өгч чинь тэгээд save-лж чинь. За тэгэхээр ингээд одоо харах юм бол нөгөө томьёо байхгүй болцсон. За эндээс бид нар бүгднгээс нь 0,5-ыг хасах ёстой байж байгаа. Тэгэхэд бол хасах 0,5-аа copy-дж аваад за энэ 0,5-ыг хасах талбайгаа сонгож халлуулад за тэгээд paste хийхдээ paste special-ыг сонгохдоо за энэ paste дээр юу авах юм гэхээр values-ыг авна. За яаж paste-ийн хэлэн subtract өөрөөр хэлбэл хасч paste-лэн гэсэн. За ингээд тэнцүү гарахаар бүгднгээс нь 5 хасагдсан 0,5 хасагдсан байж байгаа. За нөгөө загвар үсэгт авчиад харъя. За тэгэхээр нөгөө үзүүлэлтүүд чинь одоо ингээд яг
таараа явчлаа 00004 008 гээд. За доошоо ч ялгаа байхгүй. 0398 гээд энд байж ингээ байж гих мэт ингээд гараад ирлээ. За ингээ бид нар чинь одоо нөгөө зорилго маань стандарт нормал ахалтын хүснэгтийг гаргана гэсэн ингээд бид нар гаргачихлаа. За тэгэхээр бид нар энэ доошоо гүцээд халчи ийм болсон байна. За тэгэхээр бид нар хэрэг хүснэгт бидэл байхгүй байсан бол өөрсдөө стандарт нормал ахалтын хүснэтийг хийгээд тооцоондоо ашиглаж болно. Анхаарал тавьсанд баярлалаа.